За өнөөдөр бүгдээрээ линзний талаар үзцгээе. За линз нь одоо байгаль орчин дээр бол одоо бидний жишээлбэл нүүдвэл нэгийнх нь линзний үүргийг гүйцэтгэдэг. За линзний хэрэглээ гэхээр одоо бидний гар утасны камер, за бүх төрлийн телескоп, дуран гэх мэтчлэн маш олон зүйлүүдэд линзийг хэрэгэлдэг. Тэгвэл линз маань өөрөө тунгалаг гадаргуугаар бүрхэгдсэн шилийг хэлж байгаа. За тэгэхээр жишээлбэл энэ зурган дээр хоёр талаараа юм бөмбөр байх юм бол үнийг бид нар гүтгэр линз гэж хэлдэг бөгөөд үнийг цуглуулагч линз гэж хэлдэг. За гүтгэр гэж. За иймэрхүү хэлбэртэй байдаг мөртлөө бидний амьдрал дээр бол физик дээр бол тооцоонд хэрэглэхтэй иймэрхүү байдлаар төрсөлдөг. За энэ яадаг гэхээр ерөөсөө л гүтгэр буюу цуглуулагч буюу гэрлийн цацрагыг цуглуулдаг үүрэг гүйцэтгэдэг. Цуглуулагч гэж. За хамгийн өргөн жишээ бол одоо томруулдаг шил байгаа даа тийм. Тэгэхээр томруулдаг шилийг ашиглаад янз бүрийн тийм гал гаргадаг ч юм уу тийм байдлаар ашиглаж болдог. За энэ бол гэрлийн цацрагыг цуглуулад гэрлийн эрчмийг нэг газар төвлөрүүлж яана л гэсэн. За тэгэхээр цуглуулагч линзээ бүгдээрээ энэ дээр үзье л та. За тэгэхээр бид нэр линзэнд буюу мөн толинд дүрс байгуулахдаа 3 цацрагийг татдаг гэж үзсэн. За нэгдүгээр цацраг маань юу юм бэ гэхээр фокусын цацраг бөгөөд за биес энэхүү биес фокусын зайг фокус хүрээд за тэгээд фокусаас цааш линз хүрээд линзнээс цааш параллелээр явж байгаа. За хоёрдугаар цацраг бол төвийн цацраг буюу линзний яг энэ төвийг дайруулад татсан цацраг эхэлж байна. За гуравдугаар цацраг бол параллел цацраг буюу биес линз хүртэл параллел яваад цааш фокусын цэгийг дайраад ингээд явчихж байна. За тэгэхээр линзэн дээр маань өөрөө ийм 3 цацрагийн яг огтлцол дээр дүрс маань үүсдэг байна. Тэгэхээр энэ бол энэ биеийн дүрсийн дүрс байна. За тэгэхээр юу гэдгийг ямар нэгэн байдлаар үүнийгээ солиод харъя л та. За тэгэхээр бид нар энийг юу гэж нэрлэж болохоор байна гэхээр биеийн дүрс фокус руугаа ингээд ойртох тусам том орч мөн холдуулах тусам биеийн дүрс жижигэрч харагдаж байна. За мөн энэхүү дүрс маань хуурмаг юм уу, бодит юм уу, шууд юм уу, урвуу юм уу гэдгийг харж болно. За яа гэдэг юм бэ гэхээр линзний одоо энэ жишээлбэл харандааны зураг маань өөрөө доош харсан байна тий. Тэгэхээр энийг бол урвуу дүрс үүссэн байна гэж үзэж болж байна. Урвуу дүрс. За линзийг бүр фокусын цэгээс нь бүр ойртуулад ирэх юм бол тухайн биеийн дүрс маань линзний эсрэг талд гарч ирэх өгөөд мөн шууд томорсон дүрс болчихж байна. Тэгэхээр өсөө цуглуулагч линзэнд маань урвуу болон шууд дүрс аль нь үүсдэг бахнэ. За мөн одоо линзний яг баруун талын хэсэг юм ерөөс бодит хэсэг нь гэж байгаа. Зүүн талын буюу энэ бие байгаа хэсгийг хуурмаг гэж үздэг. Толиноос ялгаатай. За тэгэх юм бол одоо жишээлбэл энэ дээр би хуурмаг дүрсийг найрлагчлаа. Тэгэхээр хуурмаг дүрс маань харагдахгүй байна. Ягаад гэхээр нөгөө би тухайн цацрагуудын үргэлжлэл дээр үүсэж байгаа учраас харагдахгүй байна. За энэ хуурмаг дүрс. За бүгдээрээ тэгэхээр бүгдээрээ энэхүү цуглуулагч линзэнд маань ямар нэгэн дүрс байгуулж үзье л. За энийг
гол оптик тэнхлэг байлаа гэж. За энэ хүү линз маань фокус нь цэг нь энд байлаа. За тэгвэл линзний нөгөө талд ч гэсэн муу адил ижилхэн фокустай байх нь. За нэгдүгээр цацраг маань биес линз хүртэл параллелээр яваад линз хүрээд фокусын цэгийг дайруулсан шулуун татахнаа. За хоёрдугаар цацраг маань гол оптик тэнхлэгийг дайруулсан нэг цацраг татах ёстой гэсэн. За нэг цацраг. За үнийг хоёрдугаар цацраг, төвийн цацраг гэж. За гурав дахь цацраг маань фокусын цацраг бөгөөд биес фокусын цэгийг дайруулсан цацраг байх бөгөөд үүн нь цаашаага явахдаа параллелээр гол оптик тэнхлэгтэй параллелээр явах нэ. За ингэж. За тэгвэл тухайн биеийн дүрс энэ гурван цацрагийн огтлцол дээр үүсэх бөгөөд за энийг Y штрих гэж. За бие Y гэж үтсэ. За эдгээрийг нэрлэх юм бол за линзээс фокусын цэг хүртэлх зайг бид нар фокусын зай гэж нэрлэдэг. Фокусын зай гэж нэрлэдэг. За фокусын зай энд ч бас муу адил ижилхэн байна. За нөгөөх нь болохоор биес линз хүрэх зайг хэлж. За би маань Y-ийг бид нар B гэж үзэж байгаа. За энийг бид нар за ямар нэг А үсгээр тэмдэглэж. За тэгвэл энэ Y-ийн дүрс маань Y штрих бөгөөд энийг бид нар дүрс гэж хэлээд байгаа. Тэгвэл дүрсээ бүгдээрээ B гэдэг үсгээр тэмдэглэж. За мөн түрүүн хэлсэнчлэн линзний баруун гар талд байгаа энэ хэсгийг за линзний энэ талд байгаа хэсгийг хуурмаг за эсрэг талд байгааг нь бодит хэсэг гэж үзнэ. За тэгэхээр бид нар цуглуулагч линзэн дээр энэхүү зүйлийг мэдчих хэвээр. За фокусын зай гэдэг маань өөрөө энийг олохдоо бид нар биес линз хүрэх зайн дээр дүрсээс линз хүрэх зайг нэмж өгнө. За энэ B-г бид нар дүрсээс линз хүрэх зай гэж хэлдэг. За энэхүү томьёогоор цуглуулагч линзэн дээр фокусын зайг олно. Фокусын зайг. За мөн энэхүү биеийн дүрс маань хэрхэн томроод байгаа юм бэ гэдгийг линзийн өсгөлт гэдэг юм харуулдаг. За линзийн өсгөлтийг K-үсгээр тэмдэглэж. Тэгвэл линзийн өсгөлтийг яаж олт юм бэ гэхээр дүрсээс линз хүрэх зайгаа биес линз хүрэх зайд хуваагаад олчж болно, эсвэл дүрсийнхаа өндрийг биеийнхаа өндөрт хуваагаад олчж болтгоо. За тэгвэл фокусын
За энэс ямар зүйлүүд гард юм бэ гэхээр линз болох өөрийн гэсэн оптик хүчнүүдтэй байдаг. За оптик хүч гэсэн ойлголтоос авч хэр чадaltaй линз юм бэ гэдгийг илтгэж байгаа гэсэн. Оптик хүч маань өөрөө диоптер нэгжээр хэмжигддэг гад авчилж. За тэгвэл оптик хүчийг бид нэр том D үсгээр тэмдэглээд байгаа. Тэгвэл оптик хүчийг олохдоо яаж болдгийг гэхээр фокусын зайг уруу байдаг. Тэгвэл үүнийг нэгийг хуваадаг нь метр байна л гэсэн үг. За тэгвэл эдгээрийг бид нар мэдж байгаа бол юу ашиглаж болох юм бэ гэхлээр элсэлтийн ерөнхий шалгалтын 2024 онд линзийн дасгал ирсэн. Эндээс бодож үзье л та. За энэ линзтэй холбоотой бодлого ирсэн байна. За энийг үзье. За зурагт аш өндөртэй биеийн дүрсийг цуглуулагч линз ашиглан үүсгэсэн байдлыг харуулва. Биеийн линзээс А тэнцүү 60 см зайд байрлуулсан бөгөөд линзийн фокусын зай 20 см гэж. За тэгээ бидний олох зүйлс юу юм бэ гэхээр линзээс дүрс хүртэлх зайг олох нь. За дүрсийн өндөр H, за линзийн оптик хүч D, за линзийн өрсгөлт гэж зүйлүүдийг бүгдийг олох нэ. За тэгвэл бүгдээрээ дөрөвний хэлсэнчлэн бие энд байгаа учраас энэ хэсгийг бид нэр А буюу биеэс линз өргөх зай гэж. За тэгэхээр нөгөө А маань хэд байх юм бэ гэхээр 60 см гэж өгсөн байжээ. За мөн B буюу дүрсээс линз өргөх зайг энийг илэрхийлж. За бидний фокусын зайг өөрөө өгсөн бөгөөд энэ маань 20 см-ийн хэмжээтэй байжээ. За олох зүйлсүүдтэй бодъё. За нэгдүгээр линзээс дүрс хүртэлх зай буюу B-г олох. За B-г олно гэдэг маань ерөөс эндээсээ бочихно гэсэн. Нэгийг хуваадаг нь F-ийн тэнцүү, нэгийг хуваадаг нь А дээр нэмэх, нэгийг хуваадаг нь B. За энэхүү том юм зөвхөн л цуглуулагч линзэн дээр хэрэгжиж байгаа. За тэгвэл нэгийг хуваадаг нь B гэдэг маань өөрөө нэгийг хуваадаг нь F-ээс хасдаг нь нэгийг хуваадаг нь А болж өгнө гэсэн. За ингээд орлуулаа бодох юм бол 20-ны 1-ээс хасдаг нь 60-ны 1 буюу ижил хуваар өгөх юм бол энд 3-аар өгнө нь 60-ны 2 гарах. За 60-ны 2 гэдэг маань 1-ийг хуваадаг нь B буюу линзээс дүрс хүртэлх зай нь 60-ны 2 буюу 30-ны 1-тэй тэнцэж. Тэгвэл B маань өөрөө 30 см авах нэ гэж байна. За энэний оронд 30 гэдэг тоогнох байжээ. За дүрсийн өндөрийг олно гэсэн байна. За бид нар дүрсийн өндөрийг жижиг аашаар тэмдэглэх нь. За бидний дүрсийн өндөрийг олох боломжтой том юм маань энэ утга. Дүрсээс линз өргөх зайг биеэс линз өргөх зайд хуваах юм бол линз өрсгөлт гардаг. За энэ юутэй тэнцдэг бэ гэхээр дүрсийн өндөрийг биеийн өндөрт хуваасантай тэнцэж болтгоо гэсэн үг. За эндээс бүгдээрээ К-г олох юм бол 30-ыг хуваадаг нь 60 см буюу за эдгээр нь устдаад К маань 1.5 гарах. За тэгвэл эндээс бүгдээрээ H-ыг олно гэдэг маань К-г үрждэг нь B өндөр. За тэгвэл 1.5-ыг үрждэг нь за B маань өөрөө 8 см өндөртэй байсан гэж. За ингэ бодох юм бол 4 см-ийн өндөртэй байжээ дүрс маань. Тэгэхээр бүгдээрээ
жижиг ашиг орно. 4-ийг сонгох байжээ. За линзийн оптик хүчийг олно уу гэсэн байна. За линзийн оптик хүчийг бид нар олохдоо F гэдэг томьёогоор батна. За фокусын зэг заавалчгүй метр рүү шилжүүлэх шаардлагатай. За фокусын зай маань өөрөө 20 см гэдэг өгсөн. За тэгэхээр 20 см-ийг метр рүү шилжүүлэхээр T-г 1.2 метр болно гэсэн үг. За нэгийг T-г 1.2 тавах байжээ. Тэгэх юм бол хариу маань 5 диоптер оптик хүчтэй гарах байсан байна. За линзийн өсгөлтийг олно гэсэн байна. Бид нар линзийн өсгөлтийг түрүү олцсон. За энэ дээрөөсөө К маань T-5 буюу 2.1 байх. За энэний орд 2 багч. За гэх мэтчлэн иймэрхүү бодлогоодыг бодож болдог. За тэгвэл бүгдээрээ хүнхэр линзний талаар үзье. За энэ нь хүнхэр буюу сарниулагч гэж. За сарниулагч линз гэдэг маань ерөөсөө л гаднаас ирсэн гэрлийн цацрагыг сарниулдаг л гэсэн үг. Сарниулах нэ. За сарниулагч линзэнд маань дүрс хэрхэн үүсдэг вэ гэхлээр за би юу байна? Дүрс маань энэ урд үсч. Тэгэхээр линзэн дээр ирээд гэрлийн цацраг маань ирээд за нөгөө сарнсан гисгийн үргэлжлэл дээр дүрс үсч. Энийг суммаар үзүүлэх юм бол ийм харагдаж байна. Үргэлжлэл дээр үсдэг. За тэгвэл бүгдээрээ фокусын цэгээс бүр урд орохоор цогцолгогч линзэн дээр өөрчлөлт өгöd байсан тийм ээ. Тэгэхэд энд бол яаж ч хөдөлгсөн бие маань хоормог дүрс үсэж байгаа бөгөөд мөн шууд дүрс үсээд. За энэ зургаар жижигэрсэн хоормог шууд дүрс үсчихдэг. Сарниулагч линзэн дээр. За байгуулалт нь бол мөн адилхан байгаа бөгөөд за тэгвэл сарниулагч линзний хэрэглээ юу юм бэ гэхлээр одоо бидний хүний нүд байгаа. За хүний нүдийг ажиглах юм бол за нүдний боллоор за эвэрлэг бүрхөвч, торлог бүрхөвч, нүдний цэцгийг гэх мэтчлэн гол хэсгээс бүрж байгаа. За нүдний болор маань өөрөө линзний үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд за гаднаас ирсэн гэрлийн цацраг маань энэ хүн нүдэн дээр ирээд ер нь бол гүдгэр линз байгаа даа байхгүй. Тэгэхээр гүдгэр линзэн дээр маань ирээд нэг газар цугларна. Тэгээд цугларалт маань энэ нүдний яг хойд хурхай дээр фокуслогдохгүй наан фокуслогдчихж байна. Тэгэхээр ингэхээр яадаг юм бэ гэхээр тухайн хүн маань ерөөсөө холын хараа нь муудаад ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ холын харааны гажгийг засахын тулд ерөөсөө л наан урталт фокуслаад байгаа энэ хэсгийг хойшлуулад нүдний хурхай дээр фокуслуулах шаардлага гарч байгаа. Хинхийн тулд бид нар сарниулагч буюу хүнхэр линзний нүдний шил за мөн нэгэн линз нэрийг ашиглаж фокусыг цуглуулж байгаа хэсгийг олдуулж өгдөг байна. За ингэснээр тухайн хүний холын хараа хэвийн харагдах нэ. Харин
зарим хүмүүст одоо нас нь өндөр настай хүмүүс ихэвчлэн ойрын харах муудчихдаг. Энэ юу гэдэг юм бэ гэхээр нөгөө л нүдний болор дээр ирж байгаа гэрэл маань цуглуулгахдаа нүдний хурхаад биш төвнөөс хойд хэсгээр цуглуулад ирж байгаа. За ингэснээр тухайн хүний ойрын хараа муутчихж байгаа гэлэр хэлнэ. За мөн энэний гажгийг засахын тулд бид нэр цуглуулагч линзийг хэрэглээд байгаа. Тэгэхээр цуглуулагч линз маань яадаг юм бэ гэхээр тэр алсад очиод фокуслагдаад байгаа энийг цуглуулад наан авчираад нүдний хурхаад ирж байгаа. За тэгээд нөгөө хараа нь хид байхаас шалтгаалаад тохирсон линзний хэрэгэлдэг байна. За мөн яадаг юм бэ гэхээр бид нар байгаль орчинд явж байхдаа хагарахаа шил ч юм уу ямар нэгэн ундааны эсвэл юу гэдгийг шилэн лонх ч юм уу тааралдах юм бол тэрийг байгаль дээр байгаа бол түүнийг ерөнхийд нь түүж аваад хаях шаардлагатай. Ягаад тэрийг байгальд ингээ орхичвол яах юм бэ гэж. Тэгэх юм бол яах юм бэ гэхээр нарны гэрэл маань янз бүрийн аль ч газраас янз бүрийн өнцгтэйгээр энэ шил рүү тосох бүрэн магадлалтай. За ингэснээр тухайн линз одоо энэ шил маань өөрөө цуглуулагч линзний үүрэг гүйцэтгээд ямар нэгэн гэрлийн цацраг нэг газар ингээд цуглуулчих юм бол ерөөсөө томруулдаг шилний үүрэг гүйцэтгэх буюу тэнд хээрийн галт хөмрийн аюул дэгдэж болцсох. Тийм учраас та бүхэн янз бүрийн аялал зугаалгаар юм уу тэнд явж байхдаа энэ шилнүүдийг төвж явах шаардлагатай байна.